Хай 26-ны 1 сарын 1 миний 3 дахь бичлэг. Өнөөдөр 28 цагийн ажилд болон оршин суух үнэмлэхийн талаар мэдээлэл хүргэе. Японд 3 сараас дээш оршин суух гадаад иргэдэд оршин суух үнэмлэх олгодог. Онгоцны бодлоор буугаад Японы иммиграшн шар хуудас өгөөд ангид буулгад residence card буюу Японоор Zairo Kado болох оршин суух үнэмлэхийг шууд гаргаад өгдөг. Ингэхдээ ард нь 28 цагийн ажил хийхийг баталгаажуулаад тамга дараад олгодог. Зарим хүмүүс зөвхөн картыг нөгөөд энэ тамгыг дарж өгөөгүй тохиолдол бас байд юм билээ. Энэ тохиолдолд өөртөө орхон байх иммиграшнэр очиод өгөгдөл гаргана. Оюутан болон гэр бүлийн визтэй орж ирж байгаа гадаад иргэд 7 хоногт 28 цаг хүртэл ажиллах хэрэгтэй. Урт хугацааны амралтаар сургуулиасаа бичиг аваад 40 цаг ажиллаж болдог. Гэхдээ 28 цаг ирэхээр бар, night club, мөрөдөд тоглоомын үйлчлэгээ үзүүлдэг, пачинко parlor зэрэг газрууд насан туршидчдын үйлчлэгээний ажил хийх хориотой. За тэгээд иймэрхүү төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа газар аяг тавгүй агч цэвэрлэгч хийх нь хүртэл хориотой байд юм билээ шүү. За ингээд дараагийн хавчлэгээр уулзцгаая. Жаматане.